Эдінде судың өлімісті. Хэшгэ ардын хөлсөлийн 40-50 жилийн өмнө нийтийн уран хөдөлгөөний гимнастикийн тоглолтод тэр бүтэн 10 жилийн турш гоцлон тоглогчоор оролцож байлаа. Түүнчлэн ардын хөлсөлийн өмнө баяр наадамд зориулсан уран хөдөлгөөний гимнастикийн гоцлон тоглолтыг 13 жил удирдан зохион байгуулж иржээ. Энэ мэт түүний хийсэн бүтээсэн бүхнийг тоочж яахан барах вүлээ. Монголын гимнастикийн холбооноос гимнастикийн спортыг өсөр үе залуучуудын дунд хөгжүүлэх, тамирчдын амжилтыг дээшлүүлэх, Монголын гимнастикчид 2006 оны Азийн тоглолтод багаараа амжилттай оролцож, улмаар 2008 оны Бээжин хотын Олимпийн тоглолтод оролцох, эрх авахын төлөө гэсэн том зорилтыг өмнөө тавьж, олон шат дараалсан ажлуудыг хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрэх эхлэл тавигдаад байгаад бид баяртай байна. Бид өнөөдөр энэ тоглолтоор гимнастикийн спортыг олон түмэн сурчлах, гимнастикийн ахмад залуу өсөр үеийнхний шилдэг тамирчид дасгалжуулагчдын үйл ажиллагааг дэмжих зорилгоор зохион байгуулж байгаа бөгөөд эрүүл мэндийн эрх мэдэн дээдлэх хүмүүрт шин санаа, урам зориг нэмсэн тоглолт болох ба гэдэгт итгэл дүүрэн байна. Та бүхнийг таалан соёрхыг урьж байна. Баярлалаа. Гимнастикийн алтан үеийн төлөөлөгч олон улсын давцангаас 1957 онд анхны медаль хүртсэн манай нэртэй сэтгүүлч, улс төрийн таймч, Монгол улсын спортын гимнастикийн ууган баяр, ууган мастер Дамдин Доржин Базарвани 1957 оны Дэлхийн залуучуудын фестивалийн шагналт Монгол улсын спортын гимнастикийн анхны эмэгтэй мастер боловсролын болон биеийн тэмрийн тэргүүний ажилтан Ловсон Юмын Сэрэтэр Монголын гимнастикийн анхны мэргэжлийн эмэгтэй дасгалжуулагч 5 үеийн эмэгтэй гимнастикчдыг сурган хүмүүжүүлсэн багш 1964 оны Токиогийн 18 1968 оны Мехикогийн 119-р Олимп, 1972 оны Дортмундын дэлхийн аварга, 1978 оны Бангкокийн Азийн 8-р тоглолт шагналт 5-р эзэлсэн эмэгтэй багийг амжилттай бэлтгэсэн боловсролын болон биеийн тэмрийн спортын тэргүүний ажилтан Ахмад дасгалжуулагч 2004 оны Афины Олимпийн тоглолтын шилдэг тайлбарлагч Монголын гимнастикийн холбооны өдөрдох зөвлөлийн гишүүн зөвлөх багш Давгийн Норов Монгол улсын олон удаагийн аварга 1964 оны Токиогийн 18 1968 оны Мехикогийн 119-р Олимп 1972 оны Дортмундын дэлхийн аварга шалруулах тэмцээнд амжилттай оролцож байсан олон улсын хэмжээний мастер, олон улсын шүүгч, алтан гадар сотонд биеийн тэмрийн болон соёлын тэргүүний ажилтан Ядамсрынгийн Туя. Монголын гимнастикийн анхны шигшээ эрэхтэй багийн гишүүн, улсын удаа дараагийн аварга спортын мастер, олон улсын шүүгч, боловсролын болон биеийн тэмрийн тэргүүний ажилтан бэлтгэл хуранда Дорж Боломын Сүрэнжов. Уран сайхны гимнастикийн анхны дасгалжуулагч, спортын гимнастикийн анхны шигшээ багийн гишүүн, Монгол улсын спортын мастер, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, Монгол улсын хөдөлмөрийн гавьяаны Улаантүгийн одонт биеийн тэмрийн тэргүүний ажилтан боловсролын магистр Дөгөр Сүрэнгийн Хишгэ.
Улсын багшийн их сургуулийн гимнастикийн тэнхимийн багш бэлтгэл дэд хуранда боловсролын болон биеийн тэмрийн тэргүүний ажилтан дэд профессор Баасан Дамб. Алтан үеийнхэн та бүхнийг хүндэтгэлийн суудалд урьж байна. Ташрам дэлгэхэд энэ бичлэгийг харж суусан нэгэн танил маань энэ чинь хэдтэй хүүхэн бэ хэмээн дуу алдаж билээ. За яаж вэ? 18 чи харагдаад байна уу гэхэд 18 чи юу вэ? Ямар тач 30 төгсөл байх гэдгийм байна. Бид цаашлуулж за тумаах минь би сэтгэлэн байр. 30 төгсөх хүүхэнтэй чинь удахгүй уулзуулаад өгнө гайгүй гэж хөхөрлөж билээ. Үнэн дээр 2007 гэдэг чинь хишгээгч маань бараг 60 төгсгсөн байсан байх шүү. Гимнастикийн багш дасгалжуулагчдын хувьд цаг нар хизээж хомос байдаг. Багавчир хүүхдүүдийг спортын болоод уран сайхны гимнастикийн А, Б сургана гэдэг амар үг. Цаг төвчээр хоёрын аль нэг шаардлагатай. Дээр нь бас өөрсдөө форм тавих ёстой. Багш дасгалжуулагч нь хөдөлж чадахгүй бол хүүхэд юу сурах вэ? Ийм тэд байнгын хөдөлгөөнд байх учиртай. Хөдөлгөөн бас дахин хөдөлгөөн хэрэгтэй. Энэ зургийг Монголын гимнастикийн холбооны 40 жилийн ойгоор буюу 2001 онд авсан байна. Оюун арга хэмжээний хөтөлбөрт төрөл бүрийн үзүүлбэрүүд орсон бөгөөд Ахмад мастеруудын альчууртай тоглолт олон сэтгэлийг илүүтэй татсан. Мэдээж хэрэг хишгэ багшийн хайрлаж хүндэтгэж явдаг алдар цуутнууд анд нөхдүүд гэвэл Монголд маш олон бий. Тэднээсээ мөн ч их зүйлийг мэдэж сурч авсан даа гэж спортын мастер хишгэ ярих дуртай. Хишгэ багш олон зун шавьтай. Тэр шаваараа бахархах дуртай. Тэднийхэн тухай ярих дуртай. Тэд наранч багшийн тухай уучлах дуртай.
Түүний өсгөж эндэлсэн авьяаслаг шавуудны дүгээ багш дасгалжуулагч төр захиргааны албан хаагч түшмлүүд бизнесмэнүүд болцоож хүрээлэнтэй ажиллаж амьдарч явна. Эдгээр тэд тус тусын ажил амьдрал ахуйтайч багшийн холбоо үл алдрав. Шавнар маань үл яг вэ? Өөрөөсдийнхөө одоо сонгосон мэрэгчлэрээ сайн сайхан одоо улс их орондоо одоо хувийн компаниудаа одоо удирдан зохион байгуулж явж байна. Энэ шавнараар багшнуудаа их бахархаж байт юм да. Хишгэ багшаа, та өндөр туяагийн талаар санаж байна уу? Анх ямар хүүхэд ирж байсан бэ? Санахгүй жож мэднэ л дээ. Яагаад гэвэл тэр цагаас хойш бараг 40-50 жил өнгөрчөөд байгаа юм шүү. Лигдингийн туяа маань 24 дугаар сургуулийн зэгзгээр их өндөр энэ зээр янзах шиг тийм охин байсан. Их хурдан хөдөлгөөнтэй. Өсрөл заагаад өгнө. Хурдан шалгаа хийгээд тэрэндээ түүртэл унчих гал. Тэгсэн мөртөө юмыг их хурдан тусгаж авдаг. Тэр чанараараа бол одоо өөрөө их сайн тамирчин болсон, спортын мастераа биелүүлсэн, 10 дугаар ангиа төгсөөд Ленинградын Левскатын биеийн тамирын дээдийг одоо багш тасалжуулагч мэрэгчлэр өвлүүлж авч багшийнхаа ажлыг одоо залгаж авсан одоо анхны хүн. Одоо энэ шав маань хөдөлмөрөө одоо гимнастикийн 50 жилийн ойгоор хөдөлмөрийн хүндэт медалийг хүртэж олон улсын 2 дугаар зэргийн шүүгчийг одоо ингэж хүртсэн. Манай уран сайхны гимнастикийн одоо шилдэг тасалжуулагчдын нэг олон одоо олон улсын хэмжээний мастерыг төрүүлсэн. Шавнараас нь би олон олон улсын хэмжээний мастер анхны одоо олон улсын тэмцээнээс хүрэл медаль, алтан медалуудыг одоо ингэж авч ирсэн ийм төвхтэй, ийм сайн дасгалжуулагч. Одоо бол боловсролын их сургуульд биеийн тамирын одоо багш хийж байгаа, багш боловсон хүчин бэлтгэж байгаа ийм хүн. Би анх 1977 онд уран сайхны гимнастик дэшиг багштай анхлаг итгэж хичээлд орсон. Манай сургуулийн баяж багш маань биднийг дэшиг багштар уран сайхны гимнастик секцэнд авчирж анх оруулж исэн. Тэр цагаас хойш би 10 дугаар ангид төгслөө гашгаа багштараа уран сайхны гимнастик хичээлсэн. 1977 онд анхны шгшээ багт илсэн орсон. 78 онд спортын мастер болсон. 79 онд анхны Болгар тулсан олон улсын тэмцээнд оролцож байсан. 10 дугаар ангид төгсөөд 1980-аас 85 онд Ленинградын биеийн тамирын дээд сургуульд суралцаад уран сайхны гимнастикийн дасгалжуулагч багшаар төгсөж ирээд Хишгэ багштайгаа хамтарч ажилласан. 15 жил хамтарч ажиллахдаа би багшаасаа маш их зүйлийг сурсан. Амун түнчлэн 3 олон улсын хэмжээний мастер, 20 спортын мастерыг бол бэлтгэж гаргасан. За тэрнээс хойш 2006 онд би Бород их сургуульд докторийн зэрэг хамгаалсан. Тэгээд би тэгэхэд багшигаа гавьяа тулсанд маш их баярлаж байдаг. Багш маань их хөдөлмөрч, их дайчин тийм багш байсан. Анх бол би одоо спортын төвөөрөнд орж ирээ шалгуулахад хоёр жижигхэн багш байдаг байсан. Хишгэ багш, Марта багш хоёр маань байдаг байсан. Одоо бол би тэднийхээ хамтарч ажиллаж, ингэж суралцаж тэднээс үргэлж одоо урмын үгийг сонсож байдаг. Би их баяртай байдаг. Та гемаг ямар хүүхэд байсныг санаж байна уу гэж Хишгэ багшаас бид асуусан юм аа. Харин зоогийн ширээний ард сууцгаасан хүмүүс хэр баргийн асуултыг анзаардгүй юм билээ. За спортын мастер Норвегийн гема гэдэг охин маань анх одоо үйлдвэрчний эвлийн төв зүйлийн ардлын хөдөлмөр нийгэмлэг гэдэг заал байсан. Тэрэнд одоо 2 дугаар сургуулийн 10-аад октоодыг би шалгаж авсан. Тэр дотроос одоо хамгийн намхан байсан 3 дугаар анги. Тэгэл гимнастикийн ханд ингэж зогсоогоол шалгаалan купальнигт ингэ шалгаал зогсоод энэ багш намайг энэ секцэнд авчаасай гэсэн нүдэн гялалзаал байн багш руугаа хараал. Тий. Тэгээд би хөөрхөн нэг жижигхэн их зэгзгэр их цэмцгэр тийм жижиг охин байсан. Хамгийн бага нь тэгээд шалгалаа гимнастикийн одоо уян хадны дасгал тэгээд шпагат моос тэгээд хөл гарын сонголтуудын шалгаж байгаад энэ гимнастикийнхаа секцэнд авсан. Тэгээд маань одоо анхны шгшавагийн тамирчин болж улмаар хотын авраг шалгаруулалт тэмцээнд авраг болж 10 дугаар анги онцтой өссөн. За мөн биеийн тамирын одоо 3 дугаар их уралд төлөөлөгчөөр ингэж оролцож байсан. За энэ охин маань одоо их хэмжээний тийм мэрэгжлийг сонгож авсан. Энэ бас их түүхтэй. Одоо багш нь одоо
2 дугаар жирэмсэн болоод тэгээд энэ охин юуг сэтгэл төрсөн гэхээр 45 хоног багш яваад өгнө удаа багшгүй яана да. Одоо багшигаа л одоо хурдан эмгтээчүүдийн эмч болж л одоо багштаа туслая гэсэн байдлаар өөрөө сэтгэж бодоод тэр бодсон бодлороо одоо ангаах ухааны дээд сургуулийн хуваарийг авч эмгтээчүүдийн эмч болсон юм түүхтэй. Тэрийг бол хожим надад ярьдгийг. Багштал би туслах гэж би эмгтээчүүдийн эмч болсон юм да. Багшаасаа бол би энэ мэргэжлийг сонгосон шүү гэж ярьдгийг. Одоо би тэрийг бодхосоос их өрөвддөг байхгүй юу? Эмэгтэй хүн, их хүн болсон хүн. Энийг одоо хожим хаана ярьж яадаг юм би их баярлж яадаг. Тэгээ одоо улстай хөдөлмөрөө үнэлүүлээд энэ Алтан гац гэдэг тийм одоо төрийн инхтэйд шагналыг одоо 50 жилийн өмнөх ингээд хүртсэн байдаг юм аа. Ишгэ багш маань анх намайг энэ спортод шилж сонгож 2 дугаар сургуулийн сурагчдын дундаас сонгон шалгаруулж анх спортод оруулж исэн. Миний анхны багш тэр үед одоо манай ангийнхнаас бараг 10-аад хүүхэд сонгогдож энэ спортоор хичээлж яснаас оюун чимэг битээр хамгийн сүүлд үлдэж, шалгарч үлдэж энэ спортоор тууштай хичээлж ирсэн. Бус нь бол тэгээд замын дундаасаа гараад явчихж байгаа шүү дээ. Тэгээд ишгэ багшийнхаа зааж сургаснаар ер нь энэ спорттой хичээлснээр ер нь амьдралынхаа хамаг дадал заншил ер нь төсвөр төвчээр зохион юмд ер нь зохион байгуулалттай хандах цагийг яг яаж нарийн баримтлах энтерт бол ерөөсөө энэ багшийнхаа ачаар анх сурч ирсэн юм аа. 1971 онд анх ингэж спортод орсноос хойш одоо ч бараг 40-50 жил өнгөрчөж байна. 76 онд анхны спортын мастеруудын нэг болж спортын мастер болж ирсэн. Энэ үед бол тэгээ Шигшээ багийн гишүүн болж бид нар бас багаараа хамт олноороо гэж өдийг хүртэл цуг явцгааж байна. За чи 10 жил байхдаа ерөөсөө спорт ямар төрлөг сонирхдаг байсан? Ер нь спорт сонирхдаг байсан уу? Сонирхдаггүй байсан уу? Сонирхдаггүй байж байгаа л Ишгэ багш маань ингээл хүүхдүүч сонгон шалгаруулаад спортод ороод. За би одоо бол эмчээр ажилладаг. 30 гаруй жил эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байна. Ер нь бол тэгээд анхны багш спортын гавьяа тасалжуулагч Ишгэ багштай ер нь маш их баярлж явдаг шүү. Миний энэ амжилттай ажиллаж хөдөлмөрлж амьдарч яваа маань энэ хүний маань ач тус юм шүү гэж бодож явдаг. Мянган 1997 онд Орон сайхны гимнастикийн улсын аврал шалгаруулах тэмцээнийг анх удаа зохион байгуулсан юм. Монгол Орон сайхны гимнастик 1971 оноос үүсч хөгжсөн боловч 26 жилийн турш улсын авраг гээчийг нэг ч удаа шалгаруулж байсангүй. Харин анхныхаа авраг шалгаруулах тэмцээнийг спортын мастер Ишгэгийн нэрмжит болгосон түүний нэрийн хөдөлмөр хичээл зүтгэлийг үнэлсэн хэрэг байлаа. Энэ тэмцээний зохион байгуулахад Ишгэгийн олон арван шавь чухал үр гүйцэтгэжээ. Хэлцийн дараа тунгалагын тухай тэр ингэж хуучилсан юм. Манай одоо шавь нараас бол хөдөлмөрийн гавьяаны улаантуугийн одонг бол одоо тунгалаг одоо хүртсэн байгаа. Одоо эрүүл мэндийн яамны харьяа биеийн тамир спортын хүчлийн төвд одоо хэлцээний дарга хийж байгаа. Спортын мастер, докторант ийм хүн байна. За би уран сайхны гимнастикаар одоо анхны уран сайхны гимнастикийн хичээлж байгаа хүүхдүүдийн нэг